энэхүү хөдөлгөөнд гол нөлөөлж байгаа хүчин зүйлсийг хэрхэн тайлбарлах вэ? За тэгэхээр сүүлийн 2 жил гаруй хугацаанд алтны ханш бол 130 орчим хувийн өсөлт үзүүлсэн. Хувьцааны зах зээлийн голлох индексүүдээс илүү хэмжээний өсөлт үзүүлсэн ийм бол үзүүлэлт бол болж байна. Тэгэхээр алтны үн одоо сүүлийн 2 жилийн хугацаанд ийм хурдтай өсөхөд бол 3 үндсэн хүчин зүйл бол нөлөөлж байна. За тэгэхээр 2024 оны их үед нэг унц алт $2,000 тэнцдэг байсан бол сүүлийн байдлаар бол $4,550 бол тэнцэж байна. За тэгэхээр 2024 оноос болон сүүлийн 2 жилийн хугацаанд юу болов гэж хараад үзэх юм бол нэгт Америкийн нэгдсэн улсын хүүгийн түвшин бол оргил үе 5.5%-аас ээлж дараалан бол буурч эхэлсэн байгаа. За алтны хувьд гэх юм бол хүү алдаг асет биш учраас хүүгийн түвшинд мэдрэг байдаг. За тэгээ улмаар бол хүүгийн түвшин буурсантай холбоотойгоор бол алтны үн маань одоо анх одоо өсөлтийн моментум нь бол 2024 оноос эхэлсэн бол өсөж бол эхэлсэн байгаа. За хоёр дахь хүчин зүйл нь Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп 2024 онд ажлаа амгагцаа өндөр хөгжилтэй орнуудад худалдааны дан эхлүүлсэн. Мөн бас зах зээлийн эрсдлийг нэмэгдүүлсэн томоохон шийдвэрүүдийг гаргаж эхэлсэн нь дэлхийн төв банкнуудын хувьд гэх юм бол гадаад валютын нөөцөндөө $10 эзлэх хувийг багасгах одоо ийм бол түлхэц бас болсон байгаа. За тэгээд үүнтэй холбоотойгоор дийлэнх төв банкнуудын хувьд гэх юм бол гадаад валютын нөөцөндөө эзлэх алтны хувийн хэмжээг бол нэмэгдүүлсэн байгаа. За Goldman Sachs банкны судалгаагаар төв банкнуудын гадаад валютын нөөцөнд эзлэх алтны хувийн хэмжээ 15% 2024 оны байдлаар байсан бол уг хувийн хэмжээ бол 20 гаруй болж өссөн байна. Энэ тэгэхээр зах зээлийн эрсдэл болон $10 худалдаа авах чадвар суларч байгаатай холбоотой төв банкнуудын зүгээс алт худалдаа авах бол эрэлт өндөр байгааг бол илэрхийлж улмаар бол алтны ханшийн өсгөд бол хоёр дахь том хүчин зүйл болж байна. За гурав дахь хүчин зүйл нь зах зээлийн эрсдэл болон одоо $10 худалдаа авах чадрын сулралтай холбоотойгоор хуваарь хөрөнгө оруулагчдын алтанд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ бол 2025 онд бол түүхэн дэд хэмжээндээ хүрсэн. За тодорхойлбол алтаар баталгаажсан ETF-ийн орох урсгал 2025 онд $89 тэрбум орох урсгалтай байсан түүхэн дэд хэмжээ болсон байгаа. 2026 оны байдлаар уг урсгал 4-р сарын байдлаар $19 тэрбум бол хүрч бол орох урсгал бол нэмэгдсэн хэвээр байна. Нийт алтаар баталгаажсан ETF-үүдийн зах зээлийн үнэлгээ $615 тэрбум хэмжигдэж байгаа бөгөөд бас хуваарь хөрөнгө оруулагчдын тоо хэмжээ бол нэмэгдэж байгаа нь бол гол нь нөлөөлж байна. За тэгэхээр дийлэнх хөрөнгө оруулагч шинжилгээтэй хувьд гэх юм бол хэдийгээр одоо дэлхийн нийт газрын цэсний эргэлтийн 20% эргэлдэг ормоо цай болоо саатаж газрын цэсний үн өсөж улмаар одоо инфляцийн түвшин нэмэгдэж хүүгийн түвшин одоо өндөр байхтай холбогдуулаад алтны ханш одоо сүүлийн 3 сарын хугацаанд 10-аас 15 орчим хувийн бууралтай байгаа гэсэн хэдий ч 2026 болон 2027 оны хувьд үндсэн одоо төв банкуудын худалдаа авах эрэлт одоо өндөр байгаа учраас алтны ханш бол үргэлжлсэн өсөлтөө бол хадгална гэдэг бол байр суурьтай. За тэгвэл салбарын гол шинжээчдийн зүгээс бол алтны үнийн өсөлттэй холбоотой төсөөл болон тооцооллыг шинжилсэн байдлаар ахиулж танилцуулсаар байгаа. За хамгийн сүүлийн байдлаараас Иран Америкийн талууд хилцэл хийх ойрцонтой зэрэгцээд голлох таврын хөдөлгөөнүүд бас нэлээдгүй хэлбэлцтэй болж ирж байна. За алтны үнийн байдлаар хамгийн сүүлийн үеийн за мэргэжлийн шинжээчдийн зүгээс ирэх 1-2 жилийн үнийн төсөөлийг хэрхэн тодорхойлж байна вэ? За тэгэхээр алтны ханшийн хувьд гэх юм бол 2026 онд бол бүх цагийн дээд түвшний бол 2 сар тогтоосноос хойш сүүлийн 3 сарын хугацаанд бол нэг 15 орчим уналт үзүүлсэн байна. За энэ нь болохоор газрын түвшний үн болон за хүүгийн түвшинтэй шууд холбоотой. Яг гэх юм бол газрын цэсний үн нь өөрөө инфляцийн түвшинд бол шууд корреляцаар нөлөөлдөг буюу бүтээгдэхүүн үйлчлэгээний бол суурь задал шууд нөлөөлдөг. За тэгэхээр улмаар бол Америк нэгдсэн улсын инфляцийн түвшин 3 болон 4-р сард бол 2 сар хоёуланд өсөлттөйгээр сүүлийн байдлаар бол 3.8% буюу төв банкны зорилтод 2% түвшнээс бол нэлээдгүй бол өндөр байна. За тэгэхээр улмаар бол төв банкны зүгээс бол инфляцийг зорилтод түвшинд аваачихын тулд хүүгийн түвшнээ бол бууруулах юм орон зай бол байхгүй байгаа учраас богино хугацаанд бол бага хэмжээний бол уналттай байна. Гэсэн хэдийчсэн 26 оны эцэс болон 27 оны үед гэх юм бол дийлэнх санхүүгийн байгууллагууд болон шинжээчдийн хувьд алтны ханштай бол all time хаяа шинжилнэ гэсэн хүлээлттэй байна.